Энэ удаагийн уулзалтаар нийслэлийн засаг даргын зам тээврийн дэд үсгийн асуудал хариуцсан орлогч дарга болон шударгуучлалын хэрэгжинэлтэй газар мэргэжлийн ерөнхий газар авто тээврийн үндэсний төв зам тээврийн яамныхан оролцлоо. Өргөдөл гаргагч дааг хүрээ захын авто худалдаачид өөрсдийн эргэжлийг хамгаалахын тулд нийтийн эрхийг хамгаалах төрийн бас байгуулсан байна. Тэгэд авто захыг нүүлгэн шилжүүлэх асуудал бухимдалтай байгаагаа илэрхийлээд тогтоолоо эргэж харахыг хүсжээ. Учир нь албадан гаргаж хувийн бизнес эрхлэлийг дарамтж болохгүй гэдгийг санамж өгөө. Анх төслөгийг үүсгэн байгуулсан гэсэн 2013 оноос эхлээд энэ бол болохгүй юм, энэ буруу юм гэдэг шийдвэрийг удаа дараагаар хотын удирдлагуудад бид нэр шаардлага хургуулж ирсэн, бид нэр чагсаал цуглаан хийж ирсэн, форум хэлцүүлэг хийж ирсэн, мөн худалдаа үйлдвэрийн танхимд зохиодын зүйлүүдтэй хамтран одоо бүтүүл даргыг болон одоо энэ холбогдох байгууллагуудыг өрж бидэнтэй энэ хэлцүүлгийг хийгээч гэж бид нар маш олон удаа үлсэн боловчийн асуудлыг ерөөсөө сонсож байгаагүй. Өөртөө төвчл байгаа. Талнар уучгаараа маск зүйдэг жирийн Монгол иргэн очоод энд яаж амьдрах гэж байгаа. Энд бол юу амьдрах зүйсгүй юм асуудал яригдж байгаа. За ингээд үндсэн хууль зөрчилснөөс гадна ерөөсөө нийслэл иргэдэд болон хэрэглэгчдийн тогтоол засаг даргын захирамжтай дааг хүрээ зах болон эдгээр иргэдийг нүүлгэх тухай нэг ч юм үсэг заалт байхгүй. Нүүлгэх гэдэг шийдвэр байхгүй байхад нүүлгэх гэдэг байхгүй юу? Яагаад гэвэл ил задгаа газар нийтийн нийтийн засгийн газар дээр машин удаж байгаа иргэдийг журмлагдсан болохоос биш. Энэ өөрийнхөө хэлээр хашаандаа ч юм уу төвшөөрөлтөд талбайдаа явуулж байгаа журмлагдсан заалт байхгүй. Удааны сагчнууд байгуулж байгаа иргэдэд цаашаалтаа хандаж олон арван ажлын байр шинэ нэмэгдэх нь гэж бодтол бизнесийн орчныг дэлгэх ийм сайхан хандлага гарлаа гэж бодтол 90-ад оноос хойш байгаль орчин захууд 20 жилийн түүхтэй бүтээн байгуулалтыг өгөө хийх гэж байгаа нь санаа ямар нэгэн асар сонирхолтой сэтгэлтэй байна гэдгийг иргэд хардж байна. Энэ ч үндэстэй байдаг. Бүтээн байгуулалт олон 10 жилээр нөр хөдөлмөрийн үр дүнд бий болдог шүү дээ. Төр төмөр нүрээ харуулж бидний бүтээн байгуулалтыг эдлээс үлдэх нь хэнд ашигтай байх гэхээс илүүтэйгээр хий хохирч байна гэдэг нь онц чухал юм шүү. Нүүлгэх гээд байгаа захууд бол эргэн тойрон албан байгууллага арга иргэдийн орон гэр амжиргааны төгс юм бол эрс доройтох нь ойлгомжтой шүү дээ. Харин улсын хурлын гишүүн Бацаандан Улаанбаатар хотын удирдлагуудын хандаж эдийн засгийн хүндрэлтэй энэ үед албан нүүлгэх асуудлыг хойшлуулах мөн авто зүүн баруун бүсийн хоёр талдаа авто зах байгуулжуулах талаар судалж үзэх талаар алтан бичиг явуулж иргэдийн эрх ашиг зөрчихгүй байхад байнгын хорийн тогтоолыг хөрвүүлэхээр болжээ.